Сайн байцгаана уу? Kikos Corner эхэлж байна. Өнөөдөр бол Halloween-ийн онцгой дугаар. Өнөөдрийн зочноор манай хар Номи оролцож байна. Та-даа! Kikos Corner-ийн алтан дүрмийг тайлбарлая. Манай галтгоонд урагдсан зочин маань энэ өдрийн хийх тохиолыг өөрөө сонгох бөгөөд гэрээлийн галтгооноосоо хүнсээ зөвлөлөн бэлдэж авчрах ёстой. Яг юу хэлж чинь? Би болохоор аюу ахгүй аим шин киноны гэр бүлээ хомроглон алаад тэгээ өөрийгөө алдсан тийм аим шин киноны дүр Trad Wife технэр тийм тариаланч юм шиг харагдаж байна уу? Тэгж байна. Яг тэгж харагдаж байна. Би бол өнөөдөр Алсыг торлсон байгаа. Та нарт Алсыг торлож харагдаж байна уу? За тэгээд хуучирсан л Алс. Жоохон хуучирсан л Алс. Бор болцоо. За өнөөдрийн дугаар бол ингээд Kikogоор эхэлж байгаа. Тэгээд Kiko маань гарч ирэх үгийг бид нар сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн мах маань хаана байл. Махыг Kiko өөрөө алаад хаанаас авцрах юм бэ? татаад аваад ирэх баха. Яа, зэ. Чи ер нь хоолны шоутай болвол чадхаар юм шиг байна. Амар чадах. Тийм үү. Чи ихтэй илүү интерьер юм хийвэл өгөн зохих байх та. Тийм би интерьерээ чинь хоолоо чинь. Тийм үү. За би бол огт хоол хийдэггүй. Манай подкастын сонсогчид байвал мэдж байгаа бах би огт хоол хийдэггүй. Тэгээ одоо хоол хийх гээд ирсэн байна. Яана. Манай туслах тоож. Тийм би зүгээр чиний заавраар л хий заяа. Төмсөн арилгаа. Төмсөө чанаа нэг тиймэрхүү байдалтай л байжээ да. Гэтэ чи өнөөдөр нь бууцаагаар юу хийж байгаа лээ? Би бууцаагаар салат хийх гэж байгаа. Тийм. Тэгээд өчигдөр ресипиг нь харсан. Тэгээд өнөөдөр хийн. Дахиж хизээч хийхгүй баха. Бууцаагаар юу хийж байгаа гоё ядг баха. За тэгвэл бууцаа ихтэй аягүй амархан юм байлаа. Аягүй амархан болдог. Тэгэхээр хурдан. Маш хурдан салат болох болно. Гоё ногоон сан. Тэнийг нэг дураад байна да. Би ингээд чанга гэсэн байна. Kiko тамийн араас Махтагаа ирлээ. Энэ бол хүний мах. Яа за. Манай Танаа нөхрийн мах. тийм манай нөхрийн мах. За энийг хасаж шиг манай энийг хасаж. За би тамийн аруулаас гарч ирсэн чөтгөр нэ. Намайг хам руу авч явах гэж байгаа. Oh my god. Би шийдгэлээ хүлээгээ явуулсан. Гэхдээ би сая яг бодлолтой байг ингээд талын харж байгаа за ийм чөтгөрч гэж бас хаашаа ирсэн юм байна. Би бол хот хүний муухай сэтгэл болохоор шийдлээ өнөөдөр. Энийг хагж. Нөгөө ингээд мөрөн дээр нь содсон штэ нэг нь энжел нөгөөт нь муухай санаа гаргаж ирдэг. Тийм. Би яг хүний муухай сэтгэл өнөөдөр. Сая яагаад сэндэр номын хоёр маань хэлсэн бэ гэхээр манай дүүсийн маань шийтгэлээсэн чаленж байсан гэх юм уу яг Kikogooгээр шоугаа эхлүүлээд явах ёстой гэдэг чаленж байсан. Тэгээд за юу вэ нөө хүний шоуг эхлүүлэх ямар жоохон юу л ялаа. Жоохон хүний шоуг дуулаад авсан юм шиг санагдлаа. Хоол руугаа шууд эхлээд танилцуулъя гэж бодож байна. Өнөөдөр манай хоёр маань юу хийж байгаа За бид хоёр ямар ч төрөн хэлсэн бууцааны салат хийн, гүнжтийн үрийн тостой. Тэрийг яхав би хийх юм. Арай амархнаар нь. Одоо Swedish meatballs гэж хэлдэг лээ. Яг тэрнтэй жоохон төстэйвтер дөө бүрэн юм маха бүр гоё амталж байгаа бүрэн хилөөд тэгээд нусан төмстэй гоё тэгээд дээрэс нь жоохон шарсан мөхтэй. Тийм гоё хоолны Swedish meatballs гэж баг олдох хаа. За окей тэгвэл тийм. Бид хоёрыг хоолны Yes хүний муухай сэтгэл шүү би. чихэн дээр нь муу юм шиг юм шүү дээ бид хоёрыг. Наад хоолндоо давсаа арай ихээ. Хэсэг нь толгоолж байна. Тэр зарай ихээч. За манай хоёроор гоё сонь сайхан юу байна? Орой үед гоё юу хийж гин? Орой үед подкаст хийж гин. Тэгээ дээрэс нь нөгөө будгийн бизнес хийж эхэлсэн. Тийм тий. Гэрийн нөгөө нэг хан тавилга бүх юм будж болдог будаг оруулж ирж байгаа англиас. Тэгээ тэрнийг
ер нь бол хийж байгаа. Одоо тэрний дэлгүүрээ нээж байгаа. Тэгээд тэнцээ гоё workshop, art and craft day мэй гэдэг ч юм уу тиймэрхүү юм хийж. Би угаасаа байнга подкастын сонсдог. Тэгэхээр энэ хоёрын талаар ер нь бол амар сайн мэдээлэлтэй явж байгаа. Тэгээд саяхан бас англи авчаад ирсэн. Тэгээд будынхаа дэлгүүрийг одоо удахгүй мандалаад нэгж байгаа. Бүрхийн яаж маш сонссон. Энэ жил гоё Халлоуины дүр болох санаа авъя. Хоёлаа яг ингээл Кико шиг нэг нь хар муусан, нэг нь сайн санаа гэж. Өөрөлдөө сайн санаа гэсэн ном хар муу санаа Би гэж. бас надад сайн санаа захгүй. Бид хоёрын гэхдээ хамгийн гоё дүр нөгөө юу байсан? Цагаан муужгаа, ягаан муужгаа байсан. Тийм тэр үед нөгөө хиний 168 Миний муужгаа. Тийм миний муужгаа цагаан гэдэг дуу гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр үед бид хоёр ягаан муужгаа цагаан муужгаа болчихсон. Хэн яан хэн цаа. Би ягаан. болчихсон тийм. Би тэд одоо болохоор өнөөдөр яг манай Kiko's Corner маань kitchen studio дээр байдаг агаад би тийм нөгөө сургалтанд сууж үзчихсэн аахгүй юу яг ингээд хоолны сургалтанд энэ ер нь ингээд бүгдээрээ сургалтын ширээ аахгүй юу тэгээд яг ингээд мэрэгчлийн тоогоочоор айгуу гоё одоо хоолны хичээлүүд бас авч болдог тэгээд тэр нь бас яг workshop болгоод найзуудаараа ч юм уу эсвэл төрсөн өдрөөс тэмдэглэх ч юм уу ер нь зүгээр гоё хоол арай өөр маягаар хийж үзмээр байвал бас ирээд явал айгуу гоё сургалтууд бас хоолны сургалтууд байдаг. Татсан бахан дээрээ сонгон сармас тэгээ ногоон сонгонгоос энэ ногоон хэсгүүдийг нь хийгээд жоохон гэж тэгээд хоёр өндөг хийсэн. Тэгээд давс перс хийсэн. Тэгээ өндөг хийхээр гоё ингээд барьцалдж байгаа юм. Тэгээд сая чинь ингээд нэг тустай ингээд ийм байгаад байгаа шүү дээ. Ингээд ийм байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд өндөг хийчихээр эн чинь гоё барьцалт чинь тэгээ талхны өөр мөг хийвэл бас бүр гоё барьцалтаад ингээд гоё болдог. Nice. За тэгээ хэдүүлээ энийг бүгдээрээ гоё бүрэн хийлээд энэ дээр так гэж тавьчихваа. Тэгээд яг хоо бэлгээ гараад тэгээд тавьчих. Тингээ гоё жинхэнэ хоо сайхан юм яаж болж юм. Оо, team activity. Тэжгүй Юу дутчих. Хүний сайхан сэтгэл татчих. хүний үнэр алга. За жоохон сүү хийх үү? Аха, жоохон сүү. За болно хаа. За энэ манай апотеригийн лактозгүй сүү байгаа. Тэгээд нөгөө нэг лактозанд мэдрэг хүмүүст зориулагдсан тойрны хэрэглэлтгүүд Хэрэгэлдэг. Би бас лактоз хэрэглэдэг. тийм мэдрэг. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг кальц ол сүүнээс л аягүй сайн авна шүү дээ. Гэхдээ лактознаас болоод гэдсийг үүрхэд байдаг болвол мэдээж хамгийн сайн сонголт. За яг нэг алганы хэмжээнд яг нэг ингэж авахд л болно. Яг ингээд энэ алган дотор чинь ингээд ингэж хийхэд л болно дөө. Та нар яаж ингэж гоё бөөрэ хий болгоод байна? Болж энэ хэнийх вэ? Мэдгүй. Ой камера хохроо. Өстэй хохроо харъя. Биш би тэр гоё бөөрэ хийгээсэн. Халуун л ногоо биш бол бусд нь яах вэ? Яна амар үхгүйстэй халуун ногоо идэх гээд байна уу? Одоо нөгөө нэг дэлхийн хамгийн халуун ногоо авчирсан аахгүй манай баг. Ингэсээ юу? Энэ удаагийн Spicy Challenge бол сондгоо нэгийг таах. Бид гурвын хоёр нь яг ижил үг, харин нэг нь түүнтэй төстэй боловч өөр үгтэй байна. Хамгийн гол нь анхааралтай сонсож хиний үг бусдаасаа сондгоо байгааг олж мэдэх хэрэгтэй. За захтаагаар захын авчээ. За. Halloween. Окей, гэрэл. Гэрлээ. Халуун. Харанхуу. Шар. Тийм үү. Чи юм шүстэй. Анхны. За, хизээ тэгээд импостер гэдгийг хэлэхөө. Үгүй таах ахгүй юу? Бүр яг таах юм хоёлаа. Ой, бэчтэй. Би Кико гэж. Бүр ингэж авчихсан. Хотод аваад гэж болж байна. За дахиад нэг раунд юу? Үгүй би ч сайн анхны гэсэн үү те. Анхны. Зүгээр зөвөө. Би та нарын нэг Өнөөдөр Үе хойлоогоос тэ найзаа.
Өнөөдөр яаж ч авах юм. Oh my god. Өнөөдөр үгүй сайн бодох хэрэгтэй байхгүй юм чи ингээд яг холбох хэрэгтэй байхгүй юу? Би одоо энэ үгээ яаж үгээс тодорхойлсон юм тэгэхгүй байна. Заа. Өнөөдөр гэсэн шүү дээ. Би тайлбарлана тэрийг. Би ч гэсэн. За, хайлтаг. Махбат. Тэг. Чи махбат юм уу? Тэ. Махбат гэж хэлж байгаа юм чи? Тэ махбат. Бэж. Халуун. Анхны махбат. Би өөрөө тайлбарлая. Halloween. Харанхуу. Тэгээд өнөөдөр. Өнөөдрийг ч л ойлгохгүй. Өнөөдрийг ойлгох байна. Яагаад ойлгоцоо. За. Би кикээр санаглаа. Би номер дээр. Тэгээд би та хоёр намайг Чи мөн л юм шиг байна хараа. Юу чинийхгүй надад таарсан ахгүй юу? би чи юу гэлээ би гэрэл шар. Тэгээ хайлдаг. Бүр яг Протеин биш юм бол өөр юу ч биш. Одоо тэгээ над дээр ингэ choice хийж байгаа юм тий. За би номи за. Юу гээ шиг. 1 2 3 гэж зэрэглээ заяа. 1 2 3 га. Өнөөдөр Чи тэг яагаад Махбат анхны лаа гэж юу исэн уусаа. Би тэгээ бодож анхны шүү. Зөвхөн баялаа. Дахиад нэг. За одоо манай holy process юу нэг эд дундаа явж байна. Одоо би тэд өөрийнхөө маха бэлтцсэн. Одоо энэ чинь шарах гэж байна. Тэгээд мөгнүүдээ одоо гихчээд бас шарах юм байна зү. Яа төмс маань болцсон юм байна. Төмсөө гаргачлаа. Оо nice. Сарнисны нунтаа ингээ гоё төмсний машин дээрээ гоё ингэж өгөөд тэгээд давсаа хийгээд Дээрээс нь баг. 3 дараа л баг болчихлоо шүү дээ. За болцсон. Энийг ингэмээр байна. Махбат жоох өөрмөг байгаад. Утгаар яах юм бэ? Наа чи тэгээ махтай. наа чи угаацсан шүү дээ. Шинэ толгойн утгаар ингэж. Одоо Наа чи цустай. миний цустай. Одоо гарах юм бол би цус алдаад өвчин. Йоо. Түр. Байна гэж. Чи Halloween-ы дугаар. Тэ наадах яг ч. Наа бүгдийн долоогод хид. Үгүй хараа нэгэж камер дээр долоох юм бэ? Дараа нь долооё. Цааш тавчих. Хоёр маань үдэ анжаагаад аль нь илүү гэж бодсон руу гараа заа шүү. За. Окей. За. Хин нь илүү томоотой вэ? Хин хамгийн хов зөөх магадлалтай вэ? За. Хин нь илүү main character energyтэй вэ? Мэдхгүй маа. Йоо. Чи. За. Хин нь илүү хурдан уралдаг вэ? Хин нь асуудал гарвал хамгийн түрүүнд шийдэл гаргадаг вэ? Хин нь илүү сайн сонсогч вэ? Хин нь илүү өөрийн сонсогчтойгоо болзоонд явах магадлалтай. За ганц синглэрээ. Тий. Зүгээр яхаа сингл байсан бол юм шиг байна. Тэгвэл. Тэгвэл. За одоо гоё би тэд соусаа хийж байна. За энэ ч юу орж байгаа лээ? Энд чи соосон дээр одоо яг нэг мах шаарсан тосон дээрээ тэр ч тос чинь нэг цэцгийн тос байсан болохоор тэр тосон дээрээ юу махаа тэнчнээсээ гаргаад тэнцэн тос үлдчихэж байгаа шүү дээ. Тэр тосон дээрээсээ шууд юугаар хийж байгаа байхгүй гурилаа хийчин. Тэгээ гурилаа хийгээд маш сайн хутгах нь энэ ч ерөөсөө юу яаж болохгүй энэ яг энэ үед 0 орж болохгүй манайхаа. Яг энийг маш сайн хутгах гэсэн үг. Тэгээ энэ чинь яг нөгөө махныхын үлдэгдлийн байгаа болохоор аягүй гоё байгаа. Энэ болохоор орегано юу тий? Орегано за жоохон орегано хийчин.
Орегано оноос жоохон хийгээд тэгээ саримсны нөгөө юугаа нутгаа бас хийн. Хоёр зүр нөгөө ингээд price гарч ирдэ шүү дээ. Саримсны нутгаа хийн. Хэрцээ бирчих. За тэгээ Перцээ хийн. Яач бэрс үстэй. Оо биш үү. Зүг price бэ. За тэгээд энэ дээр нөгөө зөөхий байвал бас их гоё болно. Манайхан зөөхий байгаа юу байхгүй. Яс queen. Юу сүгэ хийчихв. Сүгээ хийчих болно тий. За сүүж хийчихье дөө. Сүгэ хийчих. Адад ингээд амар гоё санагддаг байхгүй ингээд яг хоёр яг бидний захаан дээр чинь амар баярлж явдаг гэх юм уу. Тэрэн дээр яг нөгөө бидний нууц гэдэг үг нь амар гоё ойлгогдож тайлбарлагддаг болов гэж би боддог. Яг ингээд хинд ч ярмааргүй заримдаа хинд ярьж чадахчгүй ч юм уу тэгээ тийм юм яг цагтл олгоод ингээд нэг гоё биесээ гаргаад ингээд явуулж байгаа. Тэр надад амар гоё санагддаг. Тэгээ би яг цагтлын ингээд дугаар муур дээр яг сэнэртанд уйлаа. Яг амар тэгэж бас emotionally бас тэгж яадаг. Тэг би хэд хэд удаа цагтл бичих гэж байгаа. Тэг яг мэд цагтл ингээд цагтлын дундаас өөрөө бүр амар emotional болоо. За зөвлөө. Яа гоё. Тиймэрхүү юмуд бас яадаг. Тэгээд хоёр маань амар гоё удаан тэгж хийж аваад бас үзэгчдийнхээ өмнөөс талархснаа илэрхийлье. Гоё яг хичдүүсэн ч юм уу юм гоё найзуудын мэдрэмж тутсан үедээ ч юм уу яг сонсоход бүр амар гоё яг тутан чихнээсээ ингээл хангаут хийсэн юм шиг санагддаг бас. Шидэ. Тэгээд чамаа сонсдог гэж анх сонсоход амар гоёсан. Яа манай подкастыг бас кул хүмүүс сонсд юм биш үү? Олон жил хийхэд бас нөлөөлж байгаа зүйл нь хинт сонсдгүй байсан бол тэгэл болчих шүү дээ. Тэгэхээр яг хүмүүс сонсож байсан болохоор сонсож байсан гинэ. Сонсдог болохоор яг бас энэ олон жил үргэлжлүүлээд хийж байгаа бас нэг том шалтгаануудын нэг нь Cocktail time. За би өнөөдөр болохоор нэгэн сонирхолтой өөрөө ч гэсэн хизээч хийж үзээгүй юм а хий гэж бодлоо. Тэгээд энэ нь болохоор ийм ice creamтэй mocktail. What? Төсөөлөгч нь үү? Ямар гоё юм бэ? За тэгээ Halloween болохоор бас ингээд нэг юм жоохон заван харагдуулмаар байхгүй юу? Тэгээ биднийдэд ийм жижигхэн ийм хөрхөн шприц байна. Тэгээд бас ийм гоё хандалсан цай маань яг ингээд гоё юм улаан өнгөтэй нэлээд сайн хандалсан болохоор ийм цус шиг өнгөтэй болно гэж найдаж байна. Тэгээд манай гол харц болох ориглооны гоё юм нөгөө sparkling water юм байна. Энэ болохоор тэг усан үзэмтэй төрлөн. Ингээд хийж эхлэе. За, эхний ээлжинд ийшээ гоё цайгаа хийгээд тэг мөсөө хийгээд хөргөн. За, хоёлаа болохоор энийг гоё шприцч. За, нөгөө декор баггүй юу? бүгд нь хийчих юм уу? Болцоо болох уу? Тэгээд мөсөө энэ нөгөөнийг цайгаа лимонтой гоё тийм хөлцөн цайгаа мөсөө хийгээд шейк хийх юм уу? зүгээр ингээл тавих юм. Ингээл. Зүгээр декор баггүй юу? Тэгтээ наа чи сайн барихгүй асгартай юм байлаа шүү. Энүүгээр нэг за хөрсөн гэж бодож байна. За тэг энэгээр л хийчихв. За ийшээ тэгээд за тэгээд араас нь хитүүлээ. Ориглон маань болохоор ямар ч калоргүй тэгээд бас сахаргүй юм бэлээ. Тэгээд би яг энэ усан ногоон ус үзмнийх айгуу дуртай. За ингээд Би лимбэгтэй дуртай. Тийм үү. Гэтэ өнөөдрийн моктейл маань манай нэг ногоон ус үзэмтэй болно гэж сонгоцсон. Одоо энэ болохоор манай банантай энэ яг kitchen studio хийсэн. Би тийш хийх юм уу? За ингээд. Oh my god. Wow. Гэс идэхтэй юу? Уухстай юу? Гүү. Гэс ууч. Гэс уучгаа. Албаар заорж байгаа шүү. Halloween-ы дугаар болохоор. Бүх юм Halloween руу ихэд итгэдэг. Хоо сонио амтаасан бол Halloween-ы бүр шүү. Аим шиг баяр. Амар ганцтай. За хутгаад тэгээд амтын жоохон заримныхаа амттай болох хэрэгтэй юм уу? Вау. вау. Ямар гоё юм бэ? Тэгээд энэ үүнийг газтай да зарим нь ингээд Хөсөрч гоё хөсрөөд тэгэхээр амар царайлаг болчихж байгаа. Тийм байна.
За ингээ өөр өөртөө чимглүүлэх юм байна. Оо. Чи нэг авч. Би юу? За. Би нэг чимглүүлээ. За би юу их юм ичлээ халуугийн учраас. Өө! Sorry. Бодсноос их шахах. Оо, чиний яагаад живэд нарийнхан гараад байгаа юм? Нэг бүр oh my god. Гэтэ наа ч амар гоё харагдчих шүү дээ. Би нөгөө юу их гээд пентагон их гээд. Би бол Тийм юм бол явахгүй байна. би бол Пентаграм ч лөө. Би бол хамгийн классик зүрх хэлээ. Чинийх яа болчлоо. Минийх өнгөн гоё байна. пентаграм шүү. хариг шиг харагдчих. За ингээд энүүгээрээ коммит хийхээстэй ингэсгээл. За тэгээ энийгээ заавал бас дуусгаалгүй ингээд бас өргөчч болно. Оо дуусгацсан. За энийг ингэчээ. За гоё амтг байсан ч гэсэн гоё амттай шүү. Би турш үзэг болохоор мэдэхгүй байна. За Амсаагүй. За. cheers. Cheers. Happy Halloween. Хэвээ сайн юм байна. Гэтэ зарим нэг хамтдахгүй байх шүү наа. Зарим нь яг дээр нь хөөсөн ингээд авчих. Хөөс нь яг займаг шүү. Уучих юм байна уу? Маш сонирхолтой. Маш сонирхолтой. Ингээд ингэж мэгэж байгаа л та. Зарим нь гэхдээ үнэхээр гоё юм байна. Тийм байна. Энэ юу вэ? Зарим үг шүү дээ. Зараа. Заваарч гэж заавар. Зарим нь зөв гоё юм байна. Би тэр зарим нэг хоол идэж дуусч идчих болохгүй гэж. Тэсээ толгойд бүр ингэж бүгдийг идчих болохгүй. Йоо, энэ тийм ээ. За энийг бүр дуусгах. Хоолоо идэл одоо. Оо тийм амс гэсэн чинь ууц. За. Хоолоо аягалцгаая. За тэгээ. Хоолоо тавглах бас нэг ёсны бас урлаг байгаа. Тийм шүү дээ. Яг үнэ. Тийм. Тэгээ гоё хоолоо аягүй гоё тавглах юм бол ер нь аягүй гоё яадаг. Идмээр санагддаг. Идмээр санагддаг. Нүдэрээ идээд хамраараа идээд кайфтай байдаг. тэгээ амаараа иднэ. За бид хоёрт 2-5-ны сонголт өгье. За. Ийм Оо. хоёрын байж болж юм эсвэл Энэ гоё юм уу? энэ зүгээр юм уу те? Тийм, надад энэ гоё юм шиг санагдав. Надаас их За санагдав. би зүгээр 5-гаа гайхуулсан. Тиймээс гоё тавгтай байна. Тод төхөөрөмж үү? Аха. Kitchen studio юу? Kitchen studio. За. Тийшээ эхлээд Носон тамсаа гоё ингэж тавина. Махаа гоё дээрэс нь яг 5-5-аар юм ч юм уу хийгээд. You like it? Okay, fine. За. надад харин жоохон улаан өнгө дутаад байгаа юм шиг санагдах юм. Тийм байна. Тэгээ Halloween vibe болж Ожоохон юу юм Chili flakes дээр ингээд цацчих уу. Yes, do it. Халан аваач гоё шүү. Та яар халан аваа хэрэг хийддэг вэ? Ер нь бол гайгүй. Нэ. Одоо амар царайлаг болчихж шээ. Янз. Баярыг хүргэе. За хамгийн хөсөөлөөс мөч маань ирлээ. Хол амсцгаая. Ямар гоё юм бэ? Идлээ шүү, манайхаа идлээ шүү. Эхлээд За төмс perfect. Мах гоё шүүслэг, давс хуужийн таарсан. Зөөлхөн. Гоё. мөгс гоё. Гоё наа. Яг хоёрын түрүүний ярьсан нөгөө нэг юм гоё гэрийн амт чинь амар татны амтыг юу хэлдэг шүү дээ. Яг тэр амт өгч байна. Гоё ялжаа. Янз. За хоёулаа хоолоо амсж явах оронд энэ манай уламжлалт нөгөө нэг чаленж ахгүй юу? Тэгээд хоёр маань түрүү нөгөө нэг Дүзимагаас чаленж ингээд авсан шүү дээ. Тэгэхээр дараачийнхаа зочиндоо энэ ч юмаа бичээд тэгээд өгнө гэсэн үг. Окей. Дараагийн хүндээ чаленж болж байгаа шүү дээ. Тэгээд хоёрын чаленжаар эхлүүлэх ахгүй юу? Дараагийн. За байлаа гоё бодож жагаад Тинчээс үүдэг. бичээ. За, тэгээд Хоёр гоё ярилцж жагаад ямар ч хувцсгүй зөвхөн фарт төгтэй гарч ирээ. Yes girl. За, Гайхамшигтай.
гайхамшигтай. За. Үнэхээр мундаг хүнлийн даалгаврыг амжилттай биелүүлнэ. Вау, амар Уучлаарай. Дараагийн өмнөөс уучлахгүймээр байна. Халлоуины дугаар болохоор арай жоохон хурц шийтгэл өгчлөө гэдэг. Миний урилгыг авч ирсэн хоёр зочиндоо бас маш их баярлалаа. Айгуу гоё дурсамжийг хамт бүтээлээ. Мэдээж манай дугаарыг маань болохоор спонсор брэндүүдгүйгээр төсөөлөхгүй. Тэр нь болохоор Ориглон болон Аподери байгаа. Тэгээд мөн бас Kitchen Studio-доо ийм гоё газарт бид тэдэг ингэж гоё байлгасан баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ дугаараа энэ хүрээд өндөрлөе. Баярлалаа. Bye. Inspiration strikes on your shopping spree.